хүн одоо өглөө босоод өдрийн цайны дараа орой унтахын өмнө 3 удаа шүд угаах хэрэгтэй. Дийлэнх бас нэг иргэдийн дунд насан туршийн дунд ажилладаг байгаа нь орой унтчихад өглөө босоод угаачихад болно гэсэн ойлголттой байдаг. Гэтэл одоо зүүрлэж хэлэх юм бол хоолын халуун сав тийм ээ. Хоолын халуун савд халуун хоол хийчихэд мартад тонуулчлаа гэж бодъё. Өглөө онголоход пүнк гэлээ өмхийдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан шөнө амны хөндий бид нар унтах хугацаа чинь дунджаар 8-аас 10 цаг байгаа. 8-аас 10 цаг хоолтой хончглоор өглөө ялцрал өмхөөрөл явагдана. Бактери үржил хангалттай хэмжээгээр бактери үржин. Дээр нь бактери үржлээс үүдэлтэй шүдний цоорлууд үүсэж эхэлчихдэг. Ерөнхийдөө анзаарах юм бол нэг хаяа нэг лагерийн тэнд айл амьтанд явахаар нэг соцо мартчихдаг шүү дээ. Тэгээ нэг 2 хоног шүдэ авах байхад л бойлонт хүндүрлээд хавгнаад цусаас гараад эхэлдэг. Тэр чинь яаж байгаа юм гэхээр бактери хэд үржлээс болоод амны хөндийн зөөлөн эдүүд гэмтэл өгөөд шархалж байгаа хэлбэр байхгүй юу. Тэгэхээр шүдийг өдөр болгон угаана, өдөр болгон угаахтаа өглөө босоод угаана, өдөр цайныхаа дараа угаана. Хамгийн гол угаалт нь орой унтахын өмнөх угаалт юм байна. Орой унтахын өмнө угаалтын дараа хэрэв зэ ямар нэг мэдэж явах юм бол уснаас бус тохиолдолд аяга жүүсээс нэг аяга цайч байсан тийм ээ. Хэрэглэсэнд бол амны өндө дахин цэвэрлэнэ. Орой унтахаас өмнө ам цэвэрхэн байх хэрэгтэй. Шинжэнгөө унтах 8-аас 10 цагийн хугацаанд ам цэвэрхэн байж эрүүл байна. Тэгвэл шинжэнгөө ам бохор байгаа томчих юм бол тэнд бактери үржил хангалттай хэмжээгээр явагдаад шүд цоорох. Тэрнээс үүдэлтэй бас хоолойны том булчирхаанууд чинь ангийн үүсгэх үүсвэр нь олно. За тэгээд ханаад мас өрөх хотод гэж хямрах гэдэг дараагийн асуудлууд гараад ирнэ. Ерөнхийдөө энгийнүүдээр харахад жижиг цооролтой байна. За нэг жижиг хагархаа ингээд шүд цоорцсон байна гэдэг нь энгийн хүний нүдээр харагдчих байгаа бол нэлээ хожуу үедээ мэдэгдэж чинь гэсэн үг. Шүдний цооролт ихэнх үедээ бол энгийн нүдээр харагдах боломжгүй байдаг байхгүй. Тэгэхээр урьдчилан сэргээл хүслэхдээ 3 сар тутамдаа жилд 4 удаа үзүүлчих байвал эрүүл байвал сайн л байна. За тэгвэл сам мэрэгжлийн цэвэрлэгээ хийлгэж явчихна гэсэн үг. Хангалттай өөрөө цэвэрлээд байгаа хэрнээ заавал үлддэг байхгүй. Тэгэхээр мэрэгжлийн цэвэрлэгээ 3 сар тутамдаа хийлгэх нь маш чухал. Амнаас өнөр гарч ил байгаа бол заавал асуудал байгаа. 100 түүчэлэх зууны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зууны мэдээ.